Аавыг нь баг байхад одоо амар хөшөмшигтэй. Сон санагдаад юм сон санагдаад. Удаан крашлцсан. Тэр чатан дээр юм бичгээр нэг сайхан хоол идсэн юм шиг бол тээ. Сига би нөө хоёр тавж үлдээсэн шүү дээ. Ингээд хоёр гартаа. Удлаа станыг тавж үзүү. Дормжлоо. За битүүрийн орсон дугаар таалагдсан бол та бүгдийн Unitel-ийн YouTube сувганд лайк, subscribe дараарай. За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Тэгээ жижигчин баясаа байна. Харин миний ажид Сайн байцгаана уу? Нам билгүүдээ гэдэг 11 настай. Generation Difference content-нд хүүхдээр маань ороход бэлэн болсон байна. Бэлэн үү? Бэлэн. Анхны уцтай болсон сэтгэл үү? Зөвхөн амар гоё байсан. Угаасаа анх уцтай болно гэдэг чинь бол ерөнхийдөө бас би ч нэг канал дөрөв шав зөв сургууль төгсөн. Тэгээд бидний үе чи ингэдэг байсан. Уцтай болохоо мэдээд амар том моторол ингээ хүзүүнээсээ зүүж явдаг байсан. Зүгээр амар том ингээ уц ингээ хүзүүнээсээ зүүцсэн тий. Тэгэл би уцтай гэдэг бол тэгэл ангид бол нэг уцтай хэдхэн хүүхд байна өө. Тэгээ хүүхд бол уцтай байж чадахгүй. Одоо л танаа ингээ ингээд хүүхд бол уцтай байна шүү дээ. Бараг уцтай шүү дээ. Тэгэл тэгж байгаа юм шиг нөгөө. За ингээд намайг тэнцээ явж хагаад ганц нэг уцтай хүүхдүүдээ тий. Ганц ингээд уцтай хүүхдүүдээ намайг тэнцээ явчих залгаараа заа. Тэгэхээр би дуграад ярин заяа. Эсвэл бол ээж аваа тэгэн заа. Яг хичээл орж байхад аав ээж залгаараа заа. Үүд миний уцтай би ярин тангийнхантаа өнгөрөхөд тэгдэг байсан. Анх би чам тэдэн настай хуцаа. Одоо чиний хамгийн анх гэвэл нэг Nokia л. Nokia. Аа. Nokia байсан юм. Довчлор тооц. Тийм нэг ийм би санаж нэг шар өнгөтэй тий. Тийм нэг юм. Нэгдүгээр ингээ шар яг ийм довчлорд өстой Nokia юм да. Тэгээд энэ уцтай болох ямар байсан ч юм. Надад л гой санагдчихсэн ингээл. Одоо уцаараа ингээ хөссөн бүхнэл хийж байна. За, краш гэж мэднэ үстэй. Мэднэ. За, краш. Надад юм бол краш байдаг юм дүү. Яагаад байдаг юм бэ? Юу гэсэн юм бэ? Байдаг байсан. Анги чи хөөх охин байдаг уу? Байдаг байсан. Тэгээ яасан. Нэг краш болчихсон. Удаан крашлцсан. Удаан крашлаа өөдсөн юм. Миний үе чи юм байдаг гэсэн юм аа. Миний үе чи крашлаг өгтүүдээ зүгээр өснөөс нь зулгаагаад өдөө өвчдөг байсан шүү дээ. Одоо ч тийм шүү дээ. Одоос нь тийм байгаа юу? Байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг Тэгээ одоо жоохон томолч болохоор болцсон. сайн гэдгээ мэддэхгүй те худлаа ингээд үсгэзгээс нь зулгаалаа те. Худлаа дэвтэр мөвтрийн авц ухтаагаад. Танаа тийм байгаа юу одоо? Ер нь чи краштаг охин руугаа чат бичиж үзсэн үү? Үзсэн. Хариу ирсэн үү? Ирсэн. Юу гэсэн? Би үзсэн хайл гэсэн, үзэл хайл гэсэн. За бас хариутайгаа юм байна. За, групп чатад миний хувьд бол X2 guys гэдэг чатад манай X2-ийн тэр дотор X2-ийн бүгд бас байхгүй аа. Тэр дотор дандаа guys-д байна гэдэг шиг нэг залуучууд нэг чат нээсэн. Тэрэн дээр бол тэгээд их гоё юм ярина. Тэгээд хаяа маазар нь, хаяа үний юм, хаяа гомдол нь, хаяа уурал нь, хаяа баярлал нь те бүхий л одоо зүйлүүд бол тэн дээр бичиг. Тэгээ хов те хов бас маш их явна тэнцээ гоё юмнууд явна. Тэрийг уншиж бас гоё тэр чатан дээр юм бичгээр нэг сайхан хоол идсэн юм шиг бол тээ. Тэгээд X2 guys гэдэг нэг чат байгаа. Хамгийн сонирхолтой нэг юм бол. За чат байгаа мó? Чат байхгүй. Ангийн нөгөө нэг чат мад яасан тэр мэр ярилтаа гоё. Тэрэн дээр Юу н ангийнхын чат нар юу ирдэг юм таа? Сониочнаа л юм. Тэгээ хаяа инэн хаяа би хэрэлтэн тэгэл. Юунаас болж маргалдах вэ таад? Тэгэл хоорондоо ойлголцож чадахгүй болол тэгэл. Анги тэр тийм үү? Тэгээ би хаяа дундуур нь орчдөг. Дундуур нь ч тийм үү? Дундуур нь ороод бас хэрэлт явчихдаг. Юу гэж ойлгоогүй ч юу. Дэвэр нь л уцтай тоглохгүй юм гадаа тоглолттой л хөвчлээ хөл бөмбөг тоглолтыг. Тэгэл хөл бөмбөг. Одоо та нар юу да амар байна зэ. Та нар юу ч одоо ингээд гар уснаас YouTube үзээд гар уснасаа нэгнтэйгээ харьцаад явчихна. Аавыг нь баг байхад одоо амар хөшөмшигтэй. Аавыг нь баг байхад зүгээр ямар ч утас байхгүй. Аав ээж өглөө яваад орой ирдэг байхгүй. Тэгэл өглөө яваад орой ирэндээ гэртээ төвжөө явчихна. Нэг амралт мамралтаар бол төвжөө явчихдаг байсан. Тэгэл бид нар чи орой ээж авыг гэртэл зүгээр яа тэгээ дүүтэйгээ нийлээд ингээ жоохон харахгүй болоод ингээ оройтой дөрөнгүүд амар дуулдаг байлаа. Хоёулаа нийлээд чанга дуулчин тэгээд айхгүй тул айцаад ахын тулд амар дуулдаг байсан. Тэгээд
орой болтоор дуучдаг. Тэгэл манай хажуудлын айлын хүн ингээд тоон гэр дээр гараад яасан миний өрдөө зүгээр үү гэ. Зүгээр ээж хоёр ирэх одоо цагт болж ээж хоёр ирэх болж байгаа юм болж байгаа. Одоо ирж байгаа баха баха гэж тест тооноор хайцдаг гэсэн. Тэгээд нөө бид нар чи уцгүй байхдаа юу их тоглодог байсан юм аа. Гэрийн утсаар амар их тоглодог байсан байхгүй. Гэрийн утсаар нөгөө нэг руугаа тэр үуч нөгөө одоо дугаарамж гарахгүй байдаг байсан юм уу. Тэгээд нэгнийдээ ороод бөөнөрөө орж байгаа бол гэрийн утастай айлаад орж байгаа бол нэгэн руугаа залгаад аав ээжээр нь өөрөөр нь бодлоо танилцсан юм хэлцээ гээл сайхан тоглодог байсан. Тэр л одоо санаанд орж байгаа нэр юм. Утсан дээр байдаг хамгийн сонирхолтой. За сүүлийн үед их ашиглаж байгаа аппликейшн миний хувьд бол нөгөө нэг ажлын шаардлагаас болоод одоо нэг юм сошиал юмнууд ч маш хөгжсөн байгаа. Сүүлийн үед нөгөө нэг CapCut лөө. Миний нөгөө монтаж хийдэг үлээ. CapCut гэдэг энэ аппликейшнийг монтажны энэ аппликейшнийг ашиглаж ганц нэг жижиг сажиг юм хийгээд нааш цааш нь болгож байгаа. Миний үгийн утсан дээр юм. Юу нь юу ашигладаг юм? Юу нь бол хамгийн их ашигладаг нь бол TikTok. За гараад пэйжээр л ашигладаг. Пэйжэр ч одоо ер нь жоохон мөнгөтэй л хүмүүс ашигладаг байсан юм аа. Пэйжэр чи нөгөө тухайч миний үуч нөгөө Tamagotchi гэ тоглоом байсан. Тэр нь бас тэр ингээд антин тэрийгээ тижээдэг ингээд өдрөө. Тэрийг би гэхдээ нөгөө нэг авч өстө тоглож үзэж байгаа юм. Тэр жоохон мөнгөтэй л хүмүүс тоглодог ингээд армадаа гээ тижээгээ явдаг тийм байсан. Аавынхын үед бол Tetris бол байсан. Яг нөгөө нэг хоёрт би нэг авч үзсэн шүү дээ. Ингээд Tetris нэг байшин ингээд өрөөд идэг. Пазл ингээд доош нь ингээд буулгаад байдаг тий. Тэр тоглоомыг тоглодог байсан. Тэгээ хамгийн их тоглодог нь Sega. Тэгээ сүүлд нь Sega ч хөгжөөд Nintendo ч лөө болоод Nintendo бүр гоё ингээ гар маран чичирдэг болоо. Ямар гоё юм бэ гэж яриад дөрөв мөрүүлээ. Эхлээд хоёулаа тоглодог гэсэн одоо дөрвөлээ мөрүүлээ гар болж нэг гараа нийлүүлж тоглоод тэр нь бүр гоё болоод тэрний чин дараа юу болсон юм бэ? Тэгээд өстө одоо та хэд нэг PlayStation 1 2 3 4 одоо хэдэн гарсан бол PlayStation? Одоо 5 гарсан. 5 гарсан уу? Одоо энэ бол жоохон томрогдсон тоглоомс үйдэж эхэлж байна. Одоо YouTube л TikTok ороод бичлэг үздэг. Бичлэг үздэг л гэж байна. За TikTok аккаунт авах үздэггүйгээд үздэг мөртлөө аккаунт авахгүй гэдэг байгаа тийм. Аккаунт гэдэг юм уу юу гэдэг юм? Хоёул энийг хийзээ энэ амархан зай. За дуу явж байгаад үү гэхэд гин заяа. Тэнгүүтээ 1 2 3 4 5 6 мөрөөлөдлөө. Тэгээ дахиад чи хулан энийг хийгээд байдаг хулангаас мяа байхгүй сте. За хоёул явъя. Хай за бачна чи. За та нар ч одоо хооронд ярихдаа юу гэдэг лээ? Энэ гоё юм ярих юм бол гал гээл. Энэ хоёрыг анзаарсан. Би зүгээр яг өөрөө хэлчихье. Нөгөө нэг төгсгөл нь юу гэдлээ гişмиш гэдсэн үү? Үгүй юу? Үгүй. Нэг юм ярьснаас гişмиш гэд хоёр яриг би нэг хальтныг эртээр сонссон чи хооронд ярьжсэн тий. Төгсөг гişмиш гэд яг тий бүтээлгүй мөр тэр юу юм? Англи дээр энэ YouTube-с үү? Тэмүүлцээс өөрөө сурсан байсан дөө. Бидний үуч нь бол юу байсан юм бэ? Эсээр бол бид нар чи яг нэг бүр сурж байгаад ирдэг. Тонгорхоос илүү эсээр ярьдаг. Тэгээ нэгэнтэйгээ сайн байна уу? Юу гэдэг? Йоо бүр одоо марчи 9 хисэж байсан. Та энийг ойлгох уу? Эсээр мэсээр ярьдаг уу? Мэдгүй. Одоо би ингэ ярий зэ. Чи ойлгож байна уу? Басаагийн хүсүү бисгэлгүүдээ юу гэж юм? Дарамж шиг. Үгүй штэ чи чисэний масалга эдгээр мэдэхгүй байх. Бид нар ч бол яг ингэж хэлдэг гэсэн үг байсан. Эс гэдэг ч юм сонсож байгаа. Одоо нөхдөж ер нь юу ч болж таа яах вэ? Бидний үед ч их гоё байж. Хамгийн яралтай үед одоо юм бол төшөө технологи залуус. Ер нь ээж авийнхаа аль руу илүү ер нь төрүүл залах вэ? Одоо ямар нөхцөл одоо чи жишээ нэг хэрэг хийжлээ гэж бодъё л да. Тэр аль руу нэг залах вэ? Хамгийн түрүүнд ээж рүү залах байх. Ээж рүү залах. Яагаад ээж рүү залгаж байгаа юм? Над руу заллаар яадаг вэ? Та ч нөгөө хаяа залгаж идрээ хаяа хуцаа авдаг байхгүй. Зуцаа. Ээж бол шууд аавна. Хаяа авахгүй нэг байна. Сүүлүүд амар гоё хүмүүс гоё зүрх дардаг болоод байгаа. Тэгээ ихэнхдээ л одоо юу юм бтэ? Ихэнх ашигладаг эможи маань за лайк зүрх. Тэгээд нөгөө ингээ зүрх төвөрцөн.
За чи ер нь ямар юу ашиглах вэ? Эможи ашиглах. Би Эможиг эможи- эдрийг хэлээд байгаа Тийм гэж байгаа. Тийм. Ашиглагтай бол нэг нүдийн шилж үзсэн эможи гэдэг шүү. Тийм. Тэрийг ашигла. Яагаад тэрийг заавал сонгож байна? Тэр амар гоё ингээл классик харагдав. Классика. Гоё харагдав. За миний хөө бол ер нь дата ма авахгүй гоо. Аав ээж аав датагаа цацчихал гэдэг. Гар утасны төлбөр шалгах болон төлөختөө Unitel вебсайтаар help.cg Unitel.cg хэмээн. За ерөнхийдөө ялгаатай юм байна уу? Манай хөгч юм бол мэдээж хэрэг Facebook ашиглахгүй голцоо одоо YouTube тэгээд нөгөө нэг те юунууд үздэг. Би болохоор голцоо нөгөө нэг Facebook, Instagram юу учраас нөгөө нэг хэрэгжилж байгаа одоо аппликейшн хэрэгжилж байгаа юуны хувьд бол хоорондоо ялгаатай. Аргагүй те тэгээд сонирхож байгаа юм өөр одоо сонсдог дуу нь хөтлөө өөр юм чинь те өөр үж таарж байна.